Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Орчуулагч Бэлээ байна. За та бүхэндээ зориулаад монголчуудынхаа оюуны хөрөнгө оруулалтад маш том хувьсэл нээлтийг хийлээ гэж бодож байна. За учир нь юу вэ гэвэл одоо хиймэл оюун ухааны энэхүү төхөөрөмжийг өөрийнхөө нэрээр лицензтэй аль бие усны үйлдвэрээс нь ингээд оруулж зарж байна. Учир нь юу вэ гэвэл Монгол цэстэй болгоод монгол хэлний үгсийн сан найруулга зүйдээр нь сүүлийн нэг жил бол маш эрчимтэй апдейт шинжилгээг одоо хийсэн энэхүү загвар байна. За тэгээд ажиллах гормын хувьд мөн энэ хэлбэр хэмжээ энэ дотор байгаа ашиглах функцийн хувьд бол маш асуудалгүй. За тухайлбал одоо өөр бусад үйлдвэрийн шиг одоо гацхгүй гэнт монгол хэлний ажиллагаа болохгүй. За тэгээд интернет голдог одоо энэ төвшлөр интертэй болоод ингээд одоо ажиллахад аюу хэцүү байдаг байсан бол энэ бүх асуудлыг одоо шийдээд аваад ирсэн байна. За тэгээд яг одоо та бүхэндээ жижигхэн туршилтыг хийж үзүүлье. За Google орчуулагч энэ хоёр яаж мэргэжлийн түвшний орчуулгыг хийх вэ гэдгийг одоо ингээд зэрэг туршия. За монгол цэстэй учраас ажиллахад маш амархан. Би цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх ёстой юу? 我应该做详细的血液检查吗？ За одоо энийг Google Translate гэж өгдөө шүү дээ. Утасны орчуулагч. За яаж орчуулах нь харъя. 我应该做详细的血液检查吗？ За манай орчуулагч. 我应该做详细的血液检查吗？ 我应该做详细的血液检查吗？ Би цусны наривчилсан шинжилгээ хийх ёстой юу? За манай орчуулагч ингэж орчуулж байна. Би цусны наривчилсан шинжилгээ хийх ёстой юу? За тэгэнгүүт Google орчуулагч маань би карьераа наривчлан шалгах ёстой юу гэж байна. За жишээ нь иймэрхүү одоо ингээ мэрэгжлийн түвшний орчуулгыг бол хиймэл оюун ухаан одоо энэхүү Bella Plus орчуулагч маань супер орчуулгыг та бүхэн ганцхан жишээнээс харлаа. За тэгээд хэрвээ та бүхэн дэлхийг тойрон аялагч байгаа бол мөн бизнесээ оруулж ирэх гэж байгаа. Яг энэ мэрэгжлийн эмнэлгийн орчуулга хийсэн шиг хийж байгаачлан эмдэх тас гадшаа эмчилгээнд явах гэж байгаа бол мөн хэрвээ гадаадд олон жил сурж байгаа мөртлөө тэр тухайн орны хэлээрээ сайн ярьж чадахгүй байгаа бол хэл сурах хүсэлтэй бас таны үр хүүхдүүднээ оюутан одоо 10 жилийнхэн хичээлээ бас давхар бүрэн хийх боломжтой. Энэ бол хэл сурах юм нэмэлт функцтай юм төхөөрөмж байгаа. За тэгээ мэдээж та бас гадаад хүргэн бэрүүдтэй болвол мөн гадаадд төрөөд өссөн тухайн орны гадаад хэлтэй ачтын нартаагаас ингээд нэвтрэлцэхэд бол бүрэн боломжтой. За тэгээд үндсэн одоо ингээд яаж орчуулахаас гадна микрофоноор ингээд мик шиг ингээд дамжуулж орчуулахаас гадна бас гар утсандаас оруулдаг ийм QR гар утасны орчуулга гэдэг байгаа. Энийгээрээс нэг давуу талтай. Тэгээд ер нь ажиллах зарчим бол маш ингээд гар утсны камер юм уу? WeChat-ыг ингээд уншуулж байна. Энэ QR уншуулж байна. За ингээд та төхөөрөмж шууд монгол хэл автоматар сонгох чинь энэ утсан дээр нь тухайн хүнийхээ утсан дээр нь яг тэр гадаад хэлийг ингээд шууд сонгох байгаа шүү. За ингээд ийм аритаар нэг цонх үүсчих. За жишээ нь ингээд шууд автоматар сонгох гэсэн гэж сонгочихлоо. За ингээд яри. Hello, excuse me, can I talk to you? Hello, can I talk to you? За одоо ингэ. Сайн уу? Би чамтай ярьж болох уу? За энэ дээр нь шууд ирж шүү. Сайн уу би чамтай ярьж болох уу? Текст таарч чинь. За. Уучлаарай би завгүй байна.
За тэгэнгүүт энэ утсан дээр нэгдэж байгаа. Sorry, I'm busy. Sorry, I'm busy гэх. За гэх мэт ингээд шинжилсэн ингээд 50 орны хэлээр бас энэ дээр ажиллана. Ярина гэсэн. За тэгэхээр хэрвээ над чиг ингээд хятад түнштэй болов тий. Энэ QR кодыг дараад WeChat-аар явуулчих. Яа одоо хятадд байгаа түнштэйгээ шууд ингээд харилцах боломжтой. Anyways, за гэх мэтчтэй маш юм супер боломжтой байгаа орчуулгыг хийдэг ийм гоё супер загвар шүү гэдгийг та бүхэндээ үзүүлээ. Утасны дугаар 999920 За мэдээж та бүхэн манаас те орчуулагч Бялла гэд миний Facebook-оос ороод ирээрээ Facebook дээр ингээд обвиасны захиалгаа өгөөд өөрийнхөө Facebook-оос ингээд та бүхэндээ ингээд харьцаад юу шүү захиалгын дээр аваад хөргүүлээд юм уу эсвэл Facebook-оор дэлгүүрийн хаягийг асуугаад за үнийн мэдээлэл аваарэ. Тэгээд үнийн мэдээллийг тавихаар бидний өмнөөс одоо яг зөндөө олон тий бараг 40-50 эдэн хүмүүсэд ингээд ойлгогдсон учраас ийм асуудал гарсан учраас тий заавал 99-20 гэдэг дугаарлыг залгаж асуугаарай. Хэрвээ утсанд хариулахгүй бол би мэдээж хүн тий унтчих ч юм уу 0 орох ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар жоохон завгаж утсаар ярьж ч юм уу хариулж ч юм уу хүнтэй үйлчлчих ч юм уу энэ үе та заавал мессеж чийд юм эсвэл дахин залгаад надтай контактад холбоо байраарай гэж хүсэж байна. За тэгээ орчуулагч байлаа гэ Facebook за утасны дугаар бол 99-99-21-20. За тэгээ тань би ингээд үйлчлэл заахад бол үнэхээр супер бүтээгдэхүүн том хөрөнгө оруулалтыг оюунд ч оруулж чадлаа гэж хааж байгаа учраас та бүхэн аваад хэрэглээд үзээрэй гэж хүсэж байна. За мэдээж хажуугаар нь бас бид хэрвээ та аялж байгаа бол 163 орнд ажилладаг шууд онгоц газар донгууд ажилладаг тийм дата сим байгаа. Одоо дугааргүй гэсэн. За тэгээ хятад жишээ нь Facebook Messenger, Viber энэ төр 20-тэй байдаг тий тэрийг VPN татахгүйгээр шууд ажилладаг. За тэгээ тухайн улсынхаа дата одоо юу гэдэг тухайн улсынхаа дата сим ч юм уу тэр чинь бол ингээд 4-5 цагийн дараа эсвэл 1 хоногийн дараа ажилладаг тий. Тэгэхээр одоо манай дата бол онгоц газар донгууд. За газрын хэлээр бол Ирэний голд тий зээ цахаар ч юм уу ингээд шууд ажиллаа явдаг. Ийм супер гайхалтай байгаа шүү. Мэдээж hotspot зах асуудал дээр бас асуудал байгаа. Тухайн улс орны бас дата заримдаа бас hotspot цэцэхгүй байх магадaltaй байдаг тий. Одоо чи манай Монголын ондоо гэдэг ондоогийн дата бол hotspot цэцдэг тий. Жишээ нь G-Mobile-аас hotspot цэцдэг. Skype-лаас сүүлийн үед бол цэцдэг болсон юм шиг сайн мэдгүй. Ер нь ууган цэцдэггүй байсан тий. Гэх мэтчлэн нөгөө тухайн оператор руу тухайн газар чинь бас тэрийг нь hotspot цацхуу гэдгийг бас асууж байгаа бас худалдаа авалтыг гэж хүсэж байна. За тэгээд орчуулагч төхөөрөмж аваа та дэлхийг тойрон аял дэлхий бол нээлттэй байна гэж хэлэхэд таатай байна. Баярлалаа.